Над дээр арай их ташаад байна. Их ташаад байна. Чи юу нэгсэн юм? За чи. За 32 ангитай олон ангит киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн байгаа бүх хүмүүст бүгдөөрэнд нь баярлалаа. Тэгээд биднийг одоо цэнхэр дэлгэцээр үзэж байгаа бүх хүмүүст 32 анги киноны эхний 2 ангийг цөөхөн үед нь ярилцлагын дараагаар үзүүлнэ гэдгээ хэлье. Skytel-ийн үнэнч одоо шүтэн бишрэгчд, мөн дээрээс нь хэрэглэгчд анхаарлаа хандуулаарай. За. Тэгэхээр манай Skytel Group бол Orange Entertainment-тай хамтраад яг та бүхний харж байгаа жинхэнэ ирчүүд гэдэг киног одоо бас хүлээж авч үзүүлэх гэж байна. Тэгээ Sky Media хэрэглэдэг хэрэглэгчид маань бол Sky Media руугаа ороод тэгээд өөрсдийнхөө Монгол багцаас энэ хүү киног үзэх боломжтой. За мөн дээрээс нь Sky Go аппликейшнийг татаж аваад дэлхийн өнцөг булан бүрээс одоо ах トゥ найз нөхөд энд тэнд байж байгаа бүх хүмүүс үзэх боломжтой. Дээрээс нь заавал одоо телевиз үзэх сонирхолтой байдаг хүмүүс бол Sky Go-г татаж аваад Go Basic, Go Plus гэдэг багцуудаас 5 дахь өдөр болгон 4 анги цоошноор орно. NTV дээр болохоор за телевиз үзэх сонирхолтой улсууд нь ашаа анхаарлаа хандуулж байна. 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгоны орой та бүхэнд хүрэх бол. За ингээд эхлүүлцгээе. Тэгэхгүй За эхлүүлье. За одоо бүгдээ хамтдаа энэ киноны хамгийн одоо 32 ангийн турш гарах нэгэн эрхмийг мөн дээрээс нь энэ одоо киноны ерөнхий продюсерыг бас дээрээс нь бас нэлээд чанга гараар одоо базагдсан кино байгаа. Тэгэхээр тэр нэг чанга эмэгтэйг бүгдээ өрөө. За ингээд нэвтрүүлгийн ерөнхий продюсер Зан Балдан, продюсер Навча, гол дүрийн жүжигчин Алга нарыг урьж байна. Ярамын дүргийн Ярамын яг ингэж суухаар та гурав ярьсан уу те? Хойно бүх юм ярьчихсан. Бүх юм ярьсан. За хамгийн түрүүнд биш тэгэхээр нэг юм асууя. Энэ бол TNT-гийн албан ёсны эрхтэй бүтээгдэж байгаа бүтээл тийм ээ 32 ангитай. Гэхдээ би бол интернетээр хайгаа үзэхээр энэ бол Оростой бол бараг 10 хэдэн сизон хийгдсэн билээ. Тэгэхээр энэ контентийг энэ проектыг юу яаж олсон? Ерөнхий продюсераас эхлэе тэхөө. Би тэгтээ тийш очиж сууч. Манай Алга Нэвкад 93 маань ерөнхийдөө анх энэ төслийг энэ их гоё юм байна те. Манай өрсөнд их буух юм байна гэж санаачлж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш бид нэр ерөнхийдөө хөгжүүлээ судлаад яваад ер нь маш гоё мэдээллүүд те. Оростой юм амжилттай явсан юм байна. Дийлэнх ингээ залуу уран бүтээлчдээс бүрдсэн юм байна. Тэгээ одоос Оростой одоо 2021 он хүртэл тасралтгүй ингээ жил болгон явна гэдэг бол бас их амжилтыг те. Амжилт нь угаасаа харагдаж байна те. Тэр утгаараа бид энэ хөгжүүлээд явж гисэн. Тэгээд бас хүнд нөхцөл байдал гэвэл ковидын асуудал аяг хэцүү байсан. Байгууллагад ерөөсөө жигдэж өгөхгүй те. Тэгэхээр бас тэр болгон дээр бас бид хүлээцтэй хандаж те. Тэгээ энэ хүлээцтэй. Айгуус юу вэ? Ковидыг ингээ айгу танилцуулсан байгууллагууд бол ер нь бол хамтарч ажиллая, ер нь их сонирхож байна гэдэг байдлаар бидний бас их гоё ингээ дэмжиж ийсэн. Тэгээ одоо ингээд энэ их ажлынхаа те нэлээд том ажлынхаа ард гарчаад ингээд сууцааж байгаа шүү. Жүжигчин Навчаа бол Алгагийн ээжийн дүр тоглосон те. Гэхдээ та чи өөрсдийнх нь нэрээр тоглосон юм шүү дээ. Шууд нэрээрээ. Гэхдээ одоо би одоо айгуу тийм хөгшин харагддаг шүү те. Одоо уг нь бол одоо яг гоё залуухан гоёор чи юу нэг хиттэй. Хааш би одоо 13 тад хүүхэд. Ер нь бол насан туршаагүй байхдаа хүүхэд гаргачаад байх гэсэн үг шүү дээ одоо те. Тэгэхээр энэ бол уран бүтээл. За энэ сая ерөнхий продюсер ярьлаа. За энэ прожект юу яаж эхэлсэн бэ гэхээр за одоо энэ гурыг л одоо бас энэ гурван маань бас нэг олон танигдчих гээд байна шүү дээ. Алга, Нэвка, Дэрмэ гэсэн гурван хүн. Тэгээ энийг өрхөндөө авсан юм байна. Одоо энийг юу яагаад вэ те? Энэ айгүй хөөрхөн нэг юм реалны бацааны гэдэг ингээ Оросын хөөрхөн сериал байна. Энийг л одоо хийгээд өгч. Энэ гурав жоохон ухаан хоосон шүү дээ мөнгө. Тэгээ энэ маань жоохон мөнгөтэй харагдсан шүү. Тэгээ энэ бас тархинд оруулсан. Тэгээ ингээ хөөрхөн явсан байгаа. Тэгээд намайг тэр нөгөө өрхөндөө бас зөв зүгээр ковид үед гэртээ хөөрхөн суучсан. Намайг татаа оруулж байгаа байхгүй. За ингээд зогсож болно шүү дээ. Тэр олон байгууллагаар явсан гэдэг. Зүгээр зогсож болно шүү дээ. Заавал хайх ямар шаардлагатай. Гэтэ зүгээр Монгол бас ковидтэй тэмцэж яж байгаад бойч үнэхээр зогсдгүй мэн. Энэ гурав чи явсаар байгаад Skytel-ийг олж ирээд тийм үү? Бас 2 ивент итгэжийг олж ирээд ингээд ерөөсөө ингээд одоо ингээд үзэгчдэд хүрэхэд бэлэн болцсон байна. За тэгээ энэ киноны гол юм нь болохоор бүгд одоо нөгөө зохиолог бид нар нөгөө TNT-гээс албан ёсоор авангууд одоо юу н хэрчж байгаа шүү дээ. Тэнгүүтээ нөгөө бүх нөгөө Орос нэрээр л явдаг тийм Вовка хин ингээл гэдэг. Год яах вэ? Нэр өгье гэсэн чинь яг нэр өгөхээр бас болдгүй юм байна. Хин гэх өгöd дуртаа нэрээ өгöd. За ерөөсөө бойлё. Энийг болохоор ерөнхий найруулагч мөнх сайхан. За ерөөсөө өөрсдийнх нь нэрээр явъя гэд. Тэгээд
бүх дөрүүд өөрсдийнх нь нэрээр явсан. Би өөрөө жоохон гатуу ухаантай юм болохоор бас өвүүлж авсан гатуу ухаан гэж байгаа шүү дээ. Тэгээд яг миний гатуу ухаанаас мантгууц заатан кино хийгдсэн байдаг хотлоо. Тийм болохоор би өөртөө болохоор жоохон өөрчлөөд наая гэдэг өргөчөөд байгаа. Тэгвэл гатуу ухаан бас нэлээд орсон байх шүү те. Аюу орно энэ чухал шүү. Таач бас гатуу хүн дээ. За гол дүрийн жүжигч энэ бол ерөөсөө алгагийн амьдрал юм шиг үлээ тийм үү? Энэ бол тийм шүү дээ. Тэгтээ нөгөө кинон дээр их бол яг чиний амьдрал битүү хүмүүст л гараад ах шиг үлээ шүү дээ. Би нэг ганц хоёр тизер трейлерүүдийг үзсэн чинь чийл ер нь ингээл нэг юм камертай багэл дагуулаа яваад байгаа юм шүү. Тийм шүү дээ. Миний л амьдралаар хийсэн одоо энд байж байгаа бүх хүмүүс надад холбогдож байгаа байхгүй. Тэгэл ер нь бол анх айгу өндөр цэгээс эхэлж байгаа кино. Та дөрвөө чи ер нь анхны олон ангит кино юу? Тэгээ анхны олон ангит кино. Тэрнээс өмнө бол жижигхэн олон юмнууд зөндөө эс те. Зөндөө эс. Гэтэ хэд ч ерөөсө кино тоглож үзээгүй шүү дээ. Кино тоглож үзээгүй. Юус. Хотлоо ярд үнэн үү? Тоглож үзээгүй хаа. Тийм үү? Үзсэн үү? Тэгээ контент хийжсэн өмнө. Тэг контент бол хийж. Кино олон ангит кинонд бол тоглож үзээгүй те. Үзэж байгаагүй. Маасанд нь бол явж үзсэн. Тийм үү? Маасанд бол зөндөө юм. Ямар ч тоглож ийн гэсэн үг шүү дээ. Янз бүрийн. Тоглож ийн гэсэн үг шүү дээ. Би ч гэсэн хэд хэдэн маасанд явлаа. Явсан шүү дээ. Мондөг жүжигч хүн тэнд сууж шиг баазар ээ. Анхаагаас асуух юм юу? Яг одоо энэ гураас. Гоё штэ. Киногоо ийцэн энэ хоёрын гол сууснаас нагнаатлаа авчих штэ. Энэ хоёр ч ерөөсөө юм гял цал байж үзээгөө хараад би бүр гээд өмнөөс бишүүрхэд манай хоёр ч бас тэгээд өвд өччихгөө тэгээд зэвзэцээ суугаад идэв. Би бас ингээ гахаад идэв. Энэ ингээ дөрүлээ байгаад идэв байхгүй юу? Алга, нямка, дэрмэ, номука гэд. Тэгэл алга нямка гэдэг яваад идэв. Нөгөө хоёрын ерөөсөө дурддггүй. Энэ хоёр ч өөрсдийнхөө жинхэнэ авьяасаар ингээд доороос нь гарч иж байгаа. Тэгээд би яг харсан чинь энд ингэж байгаа стандартны царайтайгаа тийшээ суулгаад. Би яг стандартны бус хоёртой нэгэ сууж байгаа. Тэгээд би одоо яг асуумаар байна. За, дэрмэ. За, гоё байна. Үсмүс гоё штэ. Киноноо зориулдаг гэсэн. Хөл богдол. Яа сумаар. Гоё. Маш гоё. Бид гурав стендистик бас 2 жил гарсан басан хөөцстенстэй. Та гурав дөө? Энэ явсан шүү дээ. Зөндөө газараар явсан. Тэгээ маргаа байгаад занахтайгаа уулзж байгаа шүү дээ. Бид гурав хийж тоохгүй байсан. Та гурав хий, тий. Олон газар хадуулсан. энэ хараа нөгөө жүжигсээр байгаад микрофон ингээд нөгөө хүмүүс барьж өгдөг. Тийм. За баярлалаа. Тий. Ингээд бас бодож байсан мөрөөдлийнхээ ард бас нэг юм хэсэг алтлаас нь маш их баяртай. Айгу serious. Жоо хандж чинь итгэж өгөхгүй л дээ. Ингээд энэ олон ангит киноны бас гол дүр тоглоод ингээд нээлтнэр ингээд суугаа тий. Би чамд үсний чи тухай л асуусан. Миний ус үү? Миний ус. Яг юунаас ингээд уран зориг аваад гоё юм шиг. Яг дүрэндээ тааруулсан да. Үсэндээ таарсан дүртэй л юм уу да. Миний үсэг чад хүмүүс хараад чад булган малгад тавьчихсан юм. Парика аваач гэж шиг. Яг ойр өсч чинь. За би Хажууд нь ямар ч өсгөө үнссэн. ямар ч өсгөө үнээс. Чи бас өөр газруудаа л үс байгаа хөө. Байга байдаа байдаг чи бас нөгөө шампунь цэцэг нэг юм үзүүлсэн чигээд дүр өс байгаа байхгүй. Сагсаа штэ. Сагсаад л авч ийш гоё штэ. За ингээд таавч бол 60 хоног тий. Тий. 60 хоног гэдэг чи бас нэлээдгүй хугацаа. Яг энэ 60 хоногийг яаж өнгөрөө бас ингээд бодоод үзэхэд амаргүй байж тараа штэ. Гол нь хотоос гараа яваад гэсэн. Яг жинхэнэ ТНТ-ийн цуврал дээр бол Перм гэдэг жижигхэн хотод болдог. Та нар бол Эрдэнэт хотыг жижигхэн хот гэж бодож байгаа юм шиг үлээ тий. Тэгээд 60 хоногийн турш бол амар сайхан байлаа. Тэгээд маш их юм сурлаа ах ч нараасаа. Тэгээд сул үг аюу хэрэгэлдэв юм байна. Үгүй хай хүүш хинэ үгүй мань гэл ямар ч тийм сул үг хэрэглээгүй. Найруулагчдаа бүх ах ч нартай маш их баярлаа. Дээрээс нь бас Эрдэнэт хотын бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлаа. Ард ард иргэдтэй амар их туссан сул үг хэлсэн. Зөндөө их туссан, дэмжсэн Эрдэнэтийнхаа бүх хамт долонд нь бүгдэнд нь маш их баярлаа. Тэгэд мөрөөдөл хаа бас бэлтгэл юм байна. Алга тэрмээ бид гурав нэг коронавирусын үед чинь хөл хөдлөө хорцсон. Намукагаа хэлнэ. Тий. Тэгэхэд бид гурав алчсан байхгүй хаа. Яг нөгөө нэг их таймны гүүрээр яг ингээд ямар ч машин явахгүй бид гурав яг энийг ярьцсан л алхаал явж исэн. Тэгээд хийдэг бол гоё те гэл ингээл мөрөөдөл явдаг байсан. Тэгэл тасралтгүй хөдөлмөрлсөн. Тэгэл миний авд гэсэн баяртай. Аа гоё. Сөрөө нөгөө Эрдэнэтэд хийсэн олон ангит киноны баг хамгийн анхны яагаад Эрдэнэтийг сонгосон та нэрээ? Продюсераа? Продюсеруудаа? Тий, Эрдэнэт бол нөгөө нэг яг түрүү нэг анхаа хөтлөгч яг хэлж байгаа шиг
анхныхын дугаар нь Пермгээд хотоос эхэлжсэн. Тэгээ энэ киноны чи ерөнхийдөө нэг ингээ бие биенээ таньдаг те нэг жижиг одоо хотын жижиг одоо маа аймагуд байна те хотууд байна яг тийм ингээд бие биенээ таньдаг ер нь гадардаг те яг тэр одоо энэ ситуацууд нь бас бидэд хэрэг болсон. Тэгэхээр бид нараас одоо дараагийнхаа сизнийг бас өргөжлүүлэхийн тулд ер нь Эрдэнэтээс эхлэе те. Эрдэнэтэй ингээд яг нөгөө өөр хотоос эхлэе дараа нь Москва руу явдаг шиг буцаад Улаанбаатартай ирээд хийгээд бид нараас ингээд нэлээд алсыг харж те холыг харж бас тэр сонголтыг ер нь хийсэн баа. Тэгээ Эрдэнэт бол бас аюу давуу талтай байлаа. Гацаа бөглөө байхгүй тэгээ нэг юм мартаа буцаад ирэхэд ерөөс 10 минут дотор хүрээд иж гэдэг юм уу те. Тэгээ өдрийнхөө төлөвлөгөөг ер нь давуулан биелүүлээ л те. Тэгээ ер нь бол ашигтай юмнууд их байсан. Тий. Эрдэнэт бол том хот шүү дээ. Том. Тий, том. Яг бид нар бол одоо ингээд яг тэр нөгөө Орос зохиолоос нь их юм бол ерөөсөө тэг сумын одоо тэг жижиг юу дээр төвдөрл байж байгаа байхгүй уг нь бол. Гэхдээ энийг бол ард түмэн үзэн, ард түмэн бас Эрдэнэт хотыг бас маш гоё харах хэрэгтэй. Эрдэнэт бол хоггүй. За би бол нэг арх ууж байгаа хүнийг бол хараагүй. Ямар ч стрессгүй бүх хүн тайван. Тэнд бол ерөөсөө маш сайхан амьдрал явагдаж байна. Тэгэхээр бид манай Монголд тийм ээ. За тэр тусмаа Эрдэнэт гэж ийм гоё хот байд юм гэдгийг бол одоо аль болох бүх зургандаа харуулахыг ботсон. Эрдэнэт бол үнэхээр гоё хот. Тийм бас нөгөө архитектурын шийдэл нь бас маш гоёор ингээ хийх. Тэгээ ер нь бол Орос зураг авалтанд одоо юу гэж бас яг би бол тэрийг бас бодоод байгаа байхгүй тийм. Биднээс багнуур ч юм өөр газар хийж чадсан ш. Тэгэхээр энэ яг Оросоо тэгээ бас Монголын том архитектурууд одоо ингээд Эрдэнэт хотыг ингээд бүтээлсэн. Тэгэхээр Монголын архитектуруудын яг гоё хот төлөвлөлттэй тийм газар зураг авахд бол кино зураг авалт их өнгөлөг гоё болно гэж бодсон шүү дээ. Хамгийн гол маш олон объекттэй байхгүй тий. Бусад аймаг төвдөр очиход ингээд за ингээд тэр ингээд дуусчих ш. Тэгэхээр чи хаана мүлжгүй. Хамгийн гол нь кино ч өөрөө 30 аринг учраас маш их объектоор баядаг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр түрүүн яалцгүй дээ. анхаа түрүүн хэлээд нөгөө 50 тоног баг сар гарan эдний байрлсан газар чи их зүүн газар ахгүй. Эрдэнэт хотод за тийм зүүн хойд хойморт нь 60 хоног эднэр буудалтай байгаа байхгүй. Тийм үү? Буудалтай байгаа байхгүй. Тэгээ яг нэг ийм гоё үеийн залуучууд бүгдөө ингэ буудалцаа. Тэгээ энэ буудалд яагаас огсон бэ продюсераа? За манай эн чинь бас их цамаа. Сериусли болоо явчихсан шүү. Сериус бол тэгтээ одоо тэр залуучууд яаж байсныг одоо би мэдэхгүй шүү дээ. Магадгүй одоо хавар хонь хураг төлдөг цагаар бас төлдгийг одоо би мэдэхгүй. Тэр одоо хувь хүний асуудал одоо тийм учраас одоо яг сайн мэдэхгүй. Би яг октодоос асуумаар санагч. За шааш дамжуулчих. Бага. За яг ингээд гэрээсээ хоол 2 сарын хугацаанд кинонд ингээд оролцоод явчихсан баггүй юу ш хүмүүс түүхэн кинонд л тэгж хөдөө гадаа явдаг. Та нарын хувьд яг ямар байсан хөлтүүд? Үгүй мэдээж анх яг бас 50 хоног гэхээр юу гэнэ одоо тэр яг нэг ч удаа гэрээсээ холоо гэд бид нар ч бас энийгэл хотод өөрөө бас хувийн өөр бас ажил төрөлтэй байна шүү дээ. Тэгээ тэднийг бүгдийг хаяад ингээд шууд энэ кинонд зориулаад явж байгаа байхгүй. Тэгээ очиод яана одоо ямар яаж байх юм бол гэстэй ярьснаар бол продюсерийн баг маань маш тухтай сайхан байлгасан. Зүгээр 60 хоног эрхэлж байгаа баг амралтанд байж байгаа хажуугаар нь уран бүтээлд оролцоод тэгэл ирсэн. Маш гоё тухтай байсан, сайхан байсан. Тэгээд дандаа нөгөө нэг үеийн залуучууд очсон ингээл бүгдээ ингээл шижигнэлтэй би тэг ингээл хөөрхө хаппи байгаа. Би ингэж шижигнэлтэй хаппи яагаад үзэгчд юу гэдээ ойлгохгүй. Тэр тайлбар тэгшээ тайлбарлаад тийм. Би шижигнэлтэй ингээд гоё хаппи байна гэдэг. Шажигнах юм юу вэ? Хүний эсвэг үгийг юу штэ. Та нарын хувьд ямар байсан октод та тэгэхээр намка Тэр шажигнж байхад та яаж исэн гэж. За ямар ч юм. Сонсоод байжсэн үнэ яриа. он шажигнж исэн юм уу? Шал шажигнж исэн юм уу? Ажил Тэр шалгиж ирсэн юм уу? буудал өөрөө шажигнж исэн юм уу? Эсвэл хэн нэгний дэрмэгийн хоолоо шажигнж исэн юм уу? Шүү сайн сонирхолтой яриа шүү дээ. Эсвэл энэ шижигнсэн залуучууд. Тийм ээ, тийм бэлэгт очиж шижигнэ шүү бас. Хөгжилтэй байг гэдэг. Хөгжилтэй байг. Юусе орой ингээд хүмүүс эрдэнтийнхээ унтаад эрдэнтийн их орой хурдан эрт унтдаг шүү дээ. 12 цаг баар нь хаачдаг 10 гэж. 10 гэж таашдаг. Бид ч юу? 10 гэж хаачдаг.
10-гээ хаачсан юм. За тэгээд 10 гэдэг бас бүх юм хаалцсан. Дэлгүүр хоршоо нөгөө ваарсаа бүх юм хаалцсан. Тэгээд 10 гээл эрдэнэ чи нам хүм амьдралд орчих юм бэл. гэтэл ганц хөвгөлтэй зам байгаа. Өөр зайт хүмүүсийг Гүүшүү энэ нөгөө өөр утгаар ярьж байгаа шүү. Хөвгөлтэй гэдэг чинь би ийм бүгдийг эдрийг амар гоё хөвгөлтэй байхын төлөөл хичээсэн тий. тийм байна. Шилжиж явах юм байсан. Буруугаар ойлгож байгаа. Буруу ойлгож байгаа шүү. Нөгөө хийж тэгээгүй зүгээр өөр нэг хөвсгий чи харахад л хөвгөлтэй зам байгаа. За тэгээд таарт ярих байгаа мó өөр та хоёрт Байгаа байдаг юм аа. за шижигжсэн Мик яасан. ойрхон байраа. За ойрхон Мэдгүй байраа. тэгшэл өөрөө сая шажигнэсэн. За дагаад. Сайхан яваад ирсэн. Тэг яг эхлээд явхад бол яаж 2 сарыг барна гэд бараг л хоног таалаж сүүл рүүгээ бүр амар гоё. Яаж буцмааргүй байна. Бараг байгаад аймаар ч юм шиг айгүй тийм үнэхэр гоё байсан. Тэгээд гоё продюсеруудтай гоё эрхэлж агаад ирсэн. Үнэхээр гоё тухтаа явуулсанд маш их баярлаа гэж хэлмээр. Оо баярлаа. Дээрээс ингээ харсан чи авчиг нь бас нэлээ одоо энэ чи продюсертэй яасан. Манай зан олдон болоод бас одоо амьдын нэмсэн харагдаж шүү бас. Наа чин далтаа яваад одоо 90 хүрсэн байгаа. Арай хүрээгүй. Яа. Талтаа яваагүй шүү. Ингээд түрүү анхаарч ирээ ярьжсэн хүн шилнийх нь энэ минийгээд алтаж бичсэн. Шилэн ишбагаас суугаад тийм ингээд улам ишбагаас суугаад тийм шилэн. Тэгээ өрөө жижиг сая жигийн туунда гэдэг. Юу хамаагүй олж ирэн тий. Тий одоо ерөөсөө продюсер хүний одоо зовлоо штэ. Хаал жижиг сая жиг мөнгө байна шанааша ерөөсөө бүхнийг л тий. Ерөөсөө тийм өрөөтэй тий бид тэр одоо голохгүй. Ерөөсөө голохгүй. Нөгөө промоушны видео хийх гэж би Эрдэнэт явсан шүү дээ. Чи үлдээд тэгэхэд эдний өрөөнд ингээ очихгод эдний өрөөгөр дүүрэн идэж явах юм. Занагийн өрөөгөр дүүрэн. Нэг ханаар нь дүүрэн. Тэгээд эднэрт чинь нөгөө миний нөгөө буруу ойлгоод 2 3 дугаар сургаар ойлгоод байгаа тэр шажигнаан бол ямар ч шансгүй бэл. Чи өдөр шөнөгүй бичгэнэ бэл. Гэхдээ нөгөө 6 аваад бичгэнээд байгаа шүү дээ. Нөгөө өөр бичгний шажигнаан биш. Алгагийн амьдралыг л тэнцээ бичгнүүлсэн байна тий. Тэр идэж юм чи спонсор утгах шүү. Ангөрөө авах байхгүй шүү гэж. Алгаад ирмээ та гуравчин бол юу юм биш тий. Гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. Гэр бүлтэй. Айгу гимшигүү сууж. Түгээ цагдаад байсан чинь гэр бүлтэй. Чи бахархалтай хэлэх ёстой шүү дээ. Анх одоо киногоо нэг ч хүмүүс ч тийм ээ би гэр бүлтэй одоо гэргийн манаас хүүхдүүд маань миний ингээд кино үзэхээ сууж ингээд гэр бүлтэй гэмтэй. Киноныхаа атмосферд орсон юм шиг байна. Тэг өөрөө өөртөө барьж өгөх юм та нар ямар ууштай. Шажигнаанаас гарч чадсан. Темп нь бол ингэж шүү дээ энэ ярилцлагч бүр амар юм болчих шүү. Анхаа киногоо нээх гээ ингэ сууж хахад бас гоё байдаг үз. Тэгээ ер нь бол одоо яг энэ мөччин л одоо хүмүүсийн хамгийн гоё буюу те нөгөө чиг хүүхэд хийгээд төрж явах мөчч одоо яаж ч гарсан өөрийн хүүхэд. Ягаад тэр сувг руу явж Тэгээ одоо энэ хоёрын дуу сууж гарч тийшээ явчихад байсан. Тэг яг тэр мөчч гэдэг чинь одоо энэ чинь яг кино гэдэг чинь зөвхөн ингээд энэ сууж байгаа хүмүүсээс гадна энд оролцож байгаа сэтгэлээ гаргаж байгаа маш олон хүмүүс төлөөлөд яг эдгээр маань ингээд суудсан. Тэгэхээр мэдээж яг навчаа багш би очоод нөө багшаа гэдэг чинь байхгүй. Эдний хувьд чинь нөгөө баярлаагаа хэлэх юм бол энэ нэвтрүүлэг угаасаа дуусахгүй учраас өнөөдөр бол илүү тэр хүмүүст тусдаа уцтаа та нар баярлаагаа хэлж байна. Зүгээр зовлон жаргалаа яриад яг энэ киног бас ойлгох хэрэгтэй. Энэ чинь миний ойлгож байгаагаар бол бас яг өмнө нь гарч ирсэн бүх олон ангит кинонуудаас шал өөр форматаар яваад байгаа тийм. Одоо яг үзэж байгаа хүмүүст за юуг ойлгох хэрэгтэй бид нар. Тий. Одоо яг манай үзэгчдүүд ерөнхийдөө офшор сэрийдний группнээ те яг энэ одоо юу одоо зарчмаар одоо үзээ сурцсан. Тэнгүүт одоо энэ чинь бол одоо энэ чинь өөрөө дэлхийн одоо стандарт шүү дээ те. Орос улс одоо аль үжээ 12 жилийн өмнө одоо энийг нэвтрүүлээд за энэ кино маш сайн яваад байгаа. Одоо ингээд бүх цаг үеийнхэн 2 дугаар байрны жагсаад байна гэж шүү дээ энэ киноч. Тэгэхээр нэгт зохиол байгаа. Хоёрт зураг авалтын онцлог байгаа даа байхгүй юу? За ингээд яг бэлтэж байгаа л зураг авна. Камер зогсохгүй. Заавал жүжигчдийн ингээд те одоо ингээд энэ үг хэлж байгаа жүжигчдийн ингээд бид ингэж авдаг шүү дээ. За анхаад наашаа авлаа. За болоо. За дахиад одоо ингээд одоо энэ хоёрыг ахуулаад ингээд үгүй. Одоо л ерөөсө камер сүлнэ. Би бол ер нь их нүрээрээ гарахгүй таминаа. Намааг нэг нүрээрээ гарахгүй байна маа бити гомдлоор таминаа. Ер нь дандаа ард нуруунаас. Тэгтээ тулталж үсгэж байгаа юм. Зүгээр өгнө. Хаа зөв хангалттай өгнө. Аасаа өгнө. Тэгээс түрүү нөгөө трейлерыг үзэж хахад
Өгжилээ. Урдаас нүцгэн их олон хөгжил хэр олон нүцгэн. Би ч юус эротик дүр шүү дээ. Тэгээ одоо энэ кино чинь зохиол бол үнэндээ гайхамшиг. Шүтэж байгаа байхгүй. Бид нар чинь ингээд яг солонгос форматыг Монголд оруулах аяг хэцүү байдаг байхгүй тий. Монгол хүн хизээж өслөө гэж ярьдаггүй шүү дээ тий. Яа магт мараа чи хоолоо идсэн үү чи яас дандаа ингээ энэ төвхтэй байгаадас байхгүй. Энэ Орос угаасаа манай Монголын бүх одоо жүжигчид урдгийн сургууль угаасаа Stanislavski системтэй тийм үү. Ерөөсөө яг одоо энэ системэл бид нар одоо хүртэл боожж байгаа. Одоо ч үргэлжилсээр л яваа. Тэгэхээр энэ өөрөө Оросын зохиол яг ингээд орж ирэнгүүт яг энэ нөгөө маш гоё бууж урж байгаа тийм. Тэрийг өшөө гоё фантазлж болж байгаа. Тэр зохиолыг уншиж бид нар ч мөрөөстэй илгээ эвкэртэл гохорж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ зохиол маш гоё. Тэгэхээр энэ та бүхнийг бол маш их дагуу. Илгээр явуулнаа. Явуулнаа. Илгээр явуулах юм их байлээ. Ер нь бол эротик штэ. Тэгээ ер нь нэг айгүй олон баван шаваантай штэ. Тэгээ одоо намайг баван шаваа хийж нэг бодлоо. Тэгээ шажигнаа ихтэй. Одоо шажигнаатай. Юус тэнд ерөөсө шажигнадаг хүн байхгүй. Шажигнаа авчихна ерөөсөө. Тэгээ зохиол дээр бөөн шажигнаа. Тэгтээ энэ нэмэх 18 биш те. Зүгээр шажигнаа бол за тэр та нар өөрсдөө үзчихэж байна. Яа шажигныг өөрсдөө хар те. Надад нэг юм асуулт байна. Навчигч бой ах, MC ах энэ гурав тоглосон, энэ кинонд тоглосон. Та гурав ер нь хамтдаа ийм олон англи кино тоглож ирсэн тохиолдол бий билүү өмнө? Үе хамтдаа үтэл нэгнийхээ нүрийг ингэж харж байгаагүй. Тий. Ерөөсөө ямар ч уран бүтээл дээр яг ингэж бид гур бол уулзж байгаагүй байхгүй. За магадгүй MC-ах бой ах хоёр хоорондоо уулзж ирсэн үгүйсэхгүй. Би бол яг энэ хоёр хүнтэй алинтайж хамт жүжигч үзээгүй. За манай хоёр ч юм бол одоо хошин урлагийн театрт бол одоо өнгөлж толгоолж аваа тий. Хамгийн толгой хүмүүс шүү дээ. За тэгээ хамтран ажиллахад бол манай ерөнхий найруулагч бол маш мундаг байлаа. Ер нь бол хошин урлагт байдаг жүжигчид маш их фантасттай байдаг. Тийм ээ. Тэгэхээр одоо энд ингээд жүжигчд бол одоо яг тэр нөгөө нэг өгөгдлүүдийг бол маш сайн тайлбарлаж өгч ирсэн. Тэгэхээр энэ бол одоо зөв одоо ерөнхий найруулагчийг бид сонгожээ гэдэг одоо 100% итгэлтэй байгаа. Ерөнхий найруулагчаар MC гэж бидний авгаалдаг тийм мөнхсайх ах маань тоглосон биш ажилласан байгаа. Хараа нэг гой бичлэг үзүүлье. Би энэ бичлэгийг үзүүлэхээс өмнө асууя заяа. Та хэд залуу жүжигчд бой ах за ариун болдоход MC мөнхсайх ах навчаагч энтерт ер нь хэр их базуулж дарамтлуулсан бэ? Байхгүй тийм байхгүй. Энэ сайхтай хамтарч ажиллах үнхээр гоё байсан. Амар гоё ойлгуулж те. Юу загнадаг юм бэлээ. Найруулагч амар загнадаг юм бэлээ шүү дээ. Гэтэ би нөгөө өмнө кино тоглож байгаасаа мэдэхгүй байна л да. Найруулагч нар амар загнадаг гэж ярьж байсан. Сургууль сонссон. MC ах бол тийм бирээс ойлгуулж загнуулахгүй хэмжээний жүжигсэн байгаа байхгүй. Үгүй. Ямар мас те. Бүгдийг нийт хэрэнд юм байсан ер нь. Айгу 50 хүн. Бүгд дандаа сайн залуу шүү. Нэг уурлахаараа бол бас тесрэт юм бэлээ бас. Тэрийг яриач дэлж. Тэрийг л. Тэд байхгүй юм чи тэрийг л яриа. За одоо нэг юм үзүүлье заяа. Одоо нэг юм үзүүлье. Дэлгэцэн дээр үзүүлье заяа. Яагаад ингэхлээр би яагаад тэгж асуусан гэхээр энэ бичлэгийг киноны одоо монтажтын багаас авсан байхгүй. Тэгээд ер нь ямар шүү харьцаатай ямар байд юм бол доо би ч гэсэн ер нь ах нартай ажиллаж үзээгүй л дээ. Гэхдээ яг нэвтрүүлэг зочноор өөрөөлөд явахар чинь хөвгөл намайг загнаад байв гэж. За одоо нэг бичлэг үзье заяа. Энд дээр жиг гарч байгаа. Зураглаач. Хоёулаасаа дэндүү хамаагүй юм ярьлаа шүү. Ам халаа да. За чи наадах зогсоочоо. Ишэл тавьж зогсооч. Өөртөө инкер юм ярьлаа шүү. Ойлгож байна уу? Одоо юу юм? Энийг яг нөгөө цацсан шүү те. Тэг болохоор надаас асуу. Би яг юуг нь гарах? Юуг нь гарахгүй гэдгийг би шийднэ. За юу? Хэрвээ чи үзүүлэхгүйгээр гарсан байвал хоёулаа өөр газар уулзсан шүү. За юу? Ийм заяа гэж шүү. Энэ бичээд байгаа юм биш үү? Үгүй. Гүйстэй. За ийм болж байгаа хгүй. Энд чинь бол нэг зургийн багаас ганцхан авсан юм шүү дээ. Тэгээд би сая үгүй ёстой гоё байсан. Энэ бояа ер нь хэр байсан? Хэр бадсан нарыг? Чи та нар чинь зургийн газараасаа гэр гэрлүүгүй байхгүй буцаад буудалтаа бөөндөө сугларж байгаа шүү. Тэгээ юм шажигнаа мантай бараг л бояахыгаа өрөөнд л байсан юм шүү.
Боёхтой яг одоо Нямка тэр нэг цог хоршиж явдаг байхгүй дүүрэн болохоор. Тэгээ боёхтой бол яг ингээд халз ингээд орж гарсан тийм сцен ганц нэг л байгаа. Тэндэрэл галт нэг л өнгөрсөн. Тийм үү. Тэ ороод нэг жоохон. Нэг л ярьж өгөхгүй. Тэгээ боёхтой ажиллахад бол ихэв сурсан. Тэгээд бид нөгөө шөнийн нэг сцен байдаг байхгүй бүр шүн 2 цагийн үед. Тэр сцен дээр боёхтой ажиллахад бол яг багасаа ингээд үзээд энэ хүнтэй ингэж хамт нэг партнер олж тоглож гин гэж би бодож байгаагүй. Тэгээд тоглоход бас л мөрөөдөл бэлжил байлээ. Тэгээд боёх, эмсях, навчаагчаас бол маш их юм сурж байгаа. Тэгээд анх удаа бас яг юм кинонд гол дүр авцсан тоглож байгаа шүү дээ, тэ. Тэгээд тусалж тэнцсэн бүгдэнд нь маш их баярлаа. Тэгээд эмсэх бас сак. Эдгээр чи зөв шүтсээр байгаад явсан юм шиг ах штрийг ингээд шүтэнгүй гэж явсаар байгаа. Харин тэгдэг юм байлээ. Загнуулж байгаа нь бүр ингээд магтаал шиг гоё юм шиг тийм. Мөрөөдөл билж байгаа. Ингээд загнуулж үзэх байсан. Эмс яах бацаа боо яах загнуулж навчаагчд алгадуулж үзэх чи бас хямар шүү дээ гэх тийм. Би явж ирсэн шүү тийм. Алгаа юу ч ярихгүй юм шүү. Би юу? Зүгээр шүү. Алгаа ер нь их жоохон дугаа юм бил ч тийм. Нэг юм Од олж явах шиг байна да. Тэгээд энэ киноны ингээд Одоо нөгөө од болох костюм өмссөн. Одоо кино нэх гээд одоо ингэж тасарсан. Одын нөгөө нэг юм доторх нөгөө дүр мөр суулгасан байна. ярьж Гөө алгаагаараа байл та. Араа бодлоо. 2 сарын дараа яа хийгээд. Ямар вэ? Чи ихний кинон дээр ингэж байгаа юм чи дараа нь кино хөл бүрсэн. Юу яа? Ирэхгүй байна. Гүй 32-ыг дууслаа. Яа. Тэгэхгүй тэгээд 32 биш. Одоо 2 яг гараад энэ юм шиг. Яа. Одоо бас ярвалтай сууж ирсэн чи. Яагаад намайг ярихгүй байна Нэг хийнэж өгөхгүй те. Энэ хоёр яагаад юм асуухгүй байна гэж суугаад шүү. Гөөгүй тийм ш. Та нэг ямар нэг юм яриач. Сайхан л байл ш. Арчи жижиг шиг ярьж штэ. Битүүрчих харцтай. Яг амьдрал дээр ээж хоёр шүү дээ тий. Киноныхаа амьдрал дээр. Киноныхаа амьдрал. Ер нь танаа хүү чи ер нь жоохон гизүү хөлт юм шиг үлдэж тий. Вэ чи ген буруутай байхгүй. Миний хүү ямар ч буруугүй. Аав нь муу шоронгийн тэрний л байхгүй. Аав хулгаач байсан. Тэгээд дагаш хөрхөө хүний их хүн болохоор бас хүүгээ өмөрөөд байгаа юм чинь. Тэгээд энэ үнэн задгай кино тий. Тэгээд нөгөө энэ маань бас илгээр явал одоо ингээд нөгөө юу байгаа шүү дээ. Одоо ерөнхийдөө ингээд зохиолоо хараад тэгэл одоо миний нөгөө арга барил واخгүй. Би хэзээ ч нөгөө текстийг суулгадаггүй. Нэг уншаад утгаа авна болоо. Тэгэл эмс авах дээр ч гэсэн пүү хоорондоо зүгээр одоо нөгөө ярьж байгаа байхгүй яг чи. Тэгээ хоёул тасралтгүй. Энэ бүр илгэн юм. Ямар амар яах гэж ингэдэм бэ хоёр ч гэл тий. Тэгээ нөгөө нэг ер нь битээр хийсэн маш хөөрхөн. Бүр үнэхээр хөөрхөн. Тэгээд их хүн болохоор бас хүүгээ хайрлаж байгаа тий. Тэгээ яг ингээд янгууд бас их хүн өөрийнхөө хүүхдийг ингэж энэ маань их айгу баапника гिचнээж хүүх. За хоёр хүүхэнтэй явах юм. Тэгээ тэр хоёр нэгнээс нь болоод өглөө нь болоод орой нөгөөх хүнд авчраа тий бүр. Хүүхнээс хүүхний хооронд л. Хүүхнээс хүүхний хооронд тест. Нэг мөнхөлгаас нөгөө мөнхөлгт гэж нэг мундаг киноны нэг хэсэг байдаг шиг л айхтар юм байна. Одоо ээжийн нэг гой бичлэгийг үзье заяа. Ээжийн таны ээжгээ нэгэнт хэлсэн болохоор найруулагч маань бэлтцээ. Ээжийн нэг хэсгийг бүгдээрээ хамт харъя. Энэ ямар ер нь ээж байсан? Ямар ээж юм? Жог бодод. Ээжийн юу бодд юм бэ? Би бол нэштэй шаанд хэрвээ орчвол Шмэнд ч төрүүлэх шанс байгаа юм. Байлгүй тийм ээ. Төрүүлэх шанстай хүмүүсийн нэг юм яахгүй. Чи намайг хөөрөд байгаа юм. Ой хөргөдөх юм байхгүй. Усаа мөнгө тийм юм шиг. Ингэж болох юм. Маргааш хандаад хөрөд чи уртаар надад өгч болно шүү дээ. Яг л чи хөтлөж чи өөрөө хамаагүй дураар явна шүү дээ. тэгж үзсэн болохгүй шүү. Юу тийм бэ? Чи зүг тусалчаач дээ. Вэ тэг чи болохгүй юм шиг. Чод. Би өөр чамд итгээд байна шүү дээ, тэ. Хүүхд мөнгөтэй хаяад энд орж иж байгаа. Мөнгөний төлөө биш шүү дээ. Байж чи нааш өгөөд би чам тайлбарлаад хүн хараа цагнаад хийж суугаач. За бит хуцаа. Чам шиг юм шиг. Маа. Ийм аврээ. Чи мэдээгээр гарсан шүү дээ. Мэдээгээр гарсан шүү дээ. Мэдээ олсон гэсэн юм чи. Навчаа юу гаргав гэж. Юу? Та нар юу гэж бодоод байгаа? Энд чи бол уул айгуу сайхан ингээл бид хоёр чи айгуу сайхан ярьж байгаа юм шүү дээ. Тий. Та нар юу гэж бодоод байгаа юм?
Яг юу гэж бодоод байна. За зоригтой хэлчих юм байна. Салаач үгсий биш үү дээ. За юу гэж дээ модтой чихэрмээ гэдээ өгсөе. Заавал юмыг буруугаар харж байгаа ямар шаардлагатай. Яг энэ промошныг хийж яхад мангар амарх юм л. Би тэгээд за эдгээр ерөөсөө супер яг нэг юм нөгөө шажигнааныхаа темпэнд орцсон юм байна. Гэдгийг одоо яг амраа шажигч гараад тий би ч тийм шажигнж амжаагүй тэгээ буцаад пойсонд суучих. Амжаагүй. Ер нь өөрөө энэ киноч тэр чигтээ реалити шоу багхгүй юу? Тий. Энэ киноч. Ерөөсөө энэ хүн одоо шоронд орох уу эсвэл одоо реалити шоунд орж одоо засарч байгаагаа тий Монголын ард түмэнд үзүүлэх үү гэдгээс эхэлж байгаа байхгүй. Тэгэл мань хүн чи за би засарья тий засах гэж оролдож үзсэн. Ингээл эн чинь нөгөө камераа дагуулаад гэрт ирээ за тэгэл ерөөсөө найз түүхэд одоо ингээд эрдэнгээр тий. Тэгэл эрдэнтэй яар орчих байгаа байхгүй ерөөсөө энэ хүний гайгаар. Тэгэл эхэндээ бол соёлтой байсан сүүлдээ бол зүгээр тэр камера мэмрийг хаяад ерөөсөө. Тэгэхээр яг ийм зүгийн юм шүү гэж одоо үзэгчтэй нэг дохиох гэж бид нэг юм промошн хийсэн. Энэ промошн. Энийг бол хүмүүс харчаад бол яг жигнэс бол реалити шоу болох. Энэ ер нь нэг юм реалити шоу болох гээд байна гэж энэ зургийн багийн хүмүүс рүү жүжигчд рүү над руу ярьсан тох. Энэ бол промошн байсан. Одоо хэдхэн минутын дараагаар жинхэнэ тэр киноч гарах гэдэг шүү. Бас нэг юм байгаа. Энэ ид чинь биш үү? Дуутай. Яг анхаа чиний хоёр талд суудсан хүн энэ гурав чинь од болмоор байна гэдэг нэртэй дуу лөө. Тий. Юу лээ? Од болмоор. Тим дуу зохиосон. Тэгээ дууны хатлаар нэр яриач. Дууны үгийг хэн бичсэн? Дууны үгийг бид нар ярилцж байгаа бичсэн л дээ. Манай мен ондо мөн штэ төөгийн. Төөгийн студ дээр алгаа дэрмээ бид нар бас нэлээ ярилцж байгаа тийм од олмоор байна гэдэг дуу байсан. Тий. Загвар өмсмөр байна те. Царайлаг болмоор байна. Instagram, YouTube дээр од олмоор байна. Ер нь яаж хийж яагаад би од олмоор байна гэл. Тэгэд үгийг бичиж байгаа л дуулцсан л да. Дуулцсан. Гуруулаа дуулдаг үстэй тий. Тий. Хин хоёр нь их дуулдээ. Нөгөө хоолонд орохгүй юу? Тэгээ караоке юу шал өөр юм билээ шүү дээ. Караокед алаад яваад тэр андуурл байсан юм билээ. Тэгээд үгэлж чадахгүй нөгөө эхлүүл зөв оруулалт буруу оруулалт ингээд сар бойл чи зүгээр нэг ганц хоёр үг хэлээд их гээд. Тэгээ одоо сонсноо та нар. Би од олмоор ганц хоёр үг хэлж байгаа. Манай хоёр ирэх гэдэг дуулаа явчихж байгаа. А чи бол хэлээд явчихсан биш үү? Тий, би зүгээр хэлээл явчихдаг нөгөө. Мэдээ ярьдаг шиг л. Тийм ээ. Тэгээ мэдээ ч бол урт ярьдаг. Би бол ганц хоёр л ярьж байгаа. Богинохоо гэдэг. Богинохоо. Үг хэлж байгаа зүгээр. А яг киноныхаа хэсгээс хальт ингэж дуулж болох уу? Айн байгаа болов? Айн зохиоцсон биз дээ. Айн авахгүй шүү дээ. Биш айтайгаа биз дээ. Айн бол байгаа. Айн бол. Яг би зүгээр ямар дуу байгаа юм бол сая энэ өмнөдийг од болмоор байгаа зүйлүүдийг зөндөө олон сонслоо л гэхдээ нэг юм айтайгаа ямар байд юм бол гэж боддог байхгүй. Та гурав дуулаа үзүүлэх юм уу? Тун удахгүй энэ гурав чи клиптэй болгож гаргана гэдэг байхгүй. Тий, клиптэй болгож байгаа. Нэг аяатай бүжгэлчтэй юм уу? Тийм үү? Ганц уу? Тэгвэл нэг нанаад л ах уу найздаа. За тэгвэл одоо айн бол бэлэн байгаа шүү. Айн бэлэн байгаа. Ерөөсөө одоо та нар бод. Одоо сая ингээд од болмоор байна гэж дуутай гэж. Тэгээд ингээд коронавиг үед алхаж авсан. Ерөөсөө энэ гурвын золиосонд энэ олон хүн л одоо орцсон байна шүү дээ. Энэ гурвыг л од болгох гэж байгаа шүү. Харин тий одоо нэг явчихгүй. Айн муу юм уу? Начинсан улсуудын киног одоо та нар бүгд үзэж штэ. 32 гэдэг чинь хэдэн 7 хоног юм бэ?
32 анги гэдэг чинь хэд 7 хоног юм? 7 хоног хэд гарч байгаа? 17 хоног юм шүү дээ. 7 7 хоногийн 7 хоногт шүү дээ. Телевизород 3. Sky Go, Sky Media дээр болохоор дараагийн 7 хоногийн 5 өдөр болгоо. өмнө нь шүү дээ. Дараагийн 7 хоногийн ч болохоо урдны 5 өдөр ороод байгаа шүү дээ. Тэр учраас Sky Go, Sky Media-гаар цэнэгдэрээ манайхан. За ингээ бүгдөө уран бүтээлч бүгдөө нь баяр хүргэе. Тэгээд энэ жинхэнэ ирчүүдэд оролцсон бүх хүмүүст баяр хүргэе. Дээр бас нэг юм хэлэх юм арч. Нэвтрүүлгийн ихэнх дуулан санаж ирсэн. Эрдэнэт хотынхын 45 жилийн хаан баярын мэнд хүргэе. За Камижа Orange Entertainment хамтын бүтээл жинхэнэ ирчүүдийг хүлээн үзье. Тэд одоолмоор байна.